Тэг гинжин гэдэг юм чи те. Let me tell you something, man. You got one life only, and that fucking life not so easy. Бидний үеийнхэн бол зүгээр энийг хараад анхтай хараад бол өста Монгол гэж яах вэ? Зураг авалтын дээр бол амар ийцсэн шүү. That's full of ups and downs and everything in between, man. Some days you're on top of the world, other days you feel like you ain't shit. And that's right, B. You ain't shit if you ain't make it or something. So get your shit together and hustle. Finish the motherfuckers, man. Go get that moolah, baby. Одоо манай залуучуудын хөгжмийн нэг юм урсгал чиг хандлага хөгжмийг үзэх үзэл хандлага болох шал өөрчлөлт. Энэ дууны чинь утга нь харин үг нэг зөв юм байлээ те. Их өөр амьдралын яг үннийг ярьсан юм уу? Ингэж хэлэх хэвээр ингэж амьдрах хэвээр гэх юм. Би урд нэг ганцхан удаа харсан юм а. Тэгээ хальтаарсан нэг шүд мүд нь аюул шүдтэй нэг залуу байсан. Мөн бай яг тийм. Тэгээ гой ярих юм байхгүй. Одоо үнэхээр одоо орчин үе гэдэг бол хөгжим гэдэг бол одоо тэгээд яг цагаа дагаад байгаа ингээд одоо хөгжихөөс өөр арга замгүй байдаг юм байна л да. Одоо хөгжмийн чи одоо хүн зохиогоос гадна хиймэл оюун ухаанаар хөтлж авдаг болчихсон байна. Би тэгээ боддог яг энэ урсгалаараа чиглэлээр хөгжиж идэг. Тэгээ гол нь бас нэг амьдралын үнэн мөнийг дуулсан залуучуудаа хүмүүсийн гоё ач холбогдол өгсөн ийм одоо үг хэллэг ийм байдал байх юм бол авсан бол өгөх нь үнэн амьдрсан бол өгөх нь үнэн гэж шүү дээ. Тэгээ үнэн зөвхөн манай залуучуудын тэр дууны клип хийх чадвар студиудын хүчин чадал ч гэсэн гоё зөв хүүхдүүдийн бас нэг залуучуудын сэтгэн бодох чадвар бол бас лагл болчихсон юм. Л доо гоё хойзаа гэдэг би нэг удаа хальтаарсан юм аа энэ. За гоё. Яа нэг ийм ямар ч байсан сонсоход бол тэгээд хөөдөд ах юм байх бол гайгүй болж байна. Монголын амт нэг юм залуу байдаг шүү дээ. Энэ бол одоо ястаа үнэхээр хөдөлмөрч нэрээ. За энэ клип бол ястаа үнэхээр гоё би анх удаага үзэж байна. Гэхдээ энэ бол ястаа үнэхээр гоё таалагдж байна. Тийм байна яст ярих юм аа яг цаанаас их зохиомжтой. Үнэхээр гоё. Чи Монголын яг бүр зан шил уламжлал өвс соёл өстой бүгдийг багтаах гэж хичээсэн байж. Монголын үндэсний хувцас одоо бүр экстерьерээс чиглэж ирсэн энэ одоо
ахуй хэрэглээний юм аян чин жинчний одоо бүх зүйлийг оруулсан байна. Монголын үндэсний дохоор ингээд ардын үндэсний хувцастай тэгээд ийм яг ийм урсгал ийм чиглэлээр ингээд дуудлахад үнээр гоё гадаадын хэлч аягүй үзэн Монголын нэр соёлыг бол бас дэлхийд гаргахад бол аюултай өөрөөр гоё үтэл байна л гэж ахнаад бол харж ин да. Яахан баг манай Монголын үндэсний соёл, Монголын үндэсний урлаг бол дэлхийд гайхалтай. Одоо Монголын ястаа сайн сайхныг бол урлагийнхан тахалж байгаа шүү дээ. Өнөөдөр бол урлаг спорт. Ястаа гоё юм нэрээ. Айгуу гоё юм байна. Ярих юм байхгүй. За. Өнөөдөр чи харин гоё өдөр өгөө. Ариуна. Ой, ариуныг дууш. Чи нилээ олон жилийн өмнө. Ариуна дахиад нэг гоё юм байна л да тийм. Ариуна өөрөө дуулах юм болов. Би бас анх удаага үзэж байгаа болохоор мэдэхгүй байна. Энэ ариунагийн дууг бол би одоо сонсож байсан. Одоо нэр гоёлч. Залуучуудтай нэр урлаг эстрадын чиглэлээр тасгдсан байх дөө. Нэр үнэхээр одоо юу гэж хэлэх юм бэ? Оо, ариуна маань. Аюу гоё юм шүү дээ. Аа? Става яасан. Энэ одоо хизээ хийгдсэн юм болоо юм. Стадионд энийг дуулж исэн биз дээ. Тий, стадионд дуулж исэн. Энэгээр төгөл хийгдсэн юм байна. Гоё аюултай байна. Манай ариунаас монголтой ярих байх. Манай эстрадын үнээр бас домог болсон. Нүүр царай болсон сайхан болж шүү дээ ариуна маань. Ариунаа бас тэр уулзаад бас урлагийн тухай бас ярьж л байсан. Гоё сэтгэл хөдлөж шүү. Зураг авалт энэ төр бол хэрнээ тэгэл амар болсон юм дөө. Би дээрээ хан жилийн өмнө клипэн гэдэг нэг ганц камертай нэг олон захад махад авчаа тэрийг клип хэд нэрлээд сайжууд мэдчихсэн. Одоо нэр зүгээр ингээд залуучуудын одоо нэг яг энэ клипийг хахад яг ингээд тэр ихний шахуудаа дуустал нэг нэг үйл явдал гараад байгаа юм шиг. Яг кино юм шиг. Энэ ч бас харагдаж байна. Онохоо автогтой агуулгатай гэж зөвсөл болж. Тэр гэрэл ийм байв зураг авал. Яд зэхой. Яа.
манай студент төр ч амар болцсон дээ. Манай нэг юм биш. Энэ толч Монгол юу шүү. Ихтэй надад мэдгүй. Эцэг минь толгойг минь нэлэнгээ надад нэг удаа тэр хэлэхдээ эхэлсэн бол эцэг нь үз амархан байдаггүй эхлэхдээ хүн бүрийн тулсан зам мэдэж өөр дарааны цэг нь бас хизээ дөөр өөрийгөө киноны хэцүү дүүр болгож буй үрд бити төр эхэлсэн цэг рүүгээ явах уу хичээгээд мэрийгээ давах уу хаа хүрхээ чи харах уу гүрийгээ дардан гарах уу ялалт бас хөдөлмөр аз бус асгарсан хөлс тусалсан цус ядарсан бие ядарсан цээж суларсан булчин бүр болосон байж шантарч гिचнээ ойлсон бол хэрэг хөлс туслалсан бол сэтгэлийн хатлав суус Энэ одоо гонхэр амьдрал баян гэдэг бол энэ дээр бол яг л хийж юм да тийм. хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Ер нь бол амьдралын уг суурь зовлон гэж байгаа шүү дээ. Тэн донд давж сэлж живхгүй дээ зүтгэж нисэж тэгжээж хүн амьдрал байхгүй амьдралын энэ дээр бол тэр тухай л хэлж байгаа шиг гой зураг авах тэр бол анзаарлаа. Гадаадд авсан шүү дээ зургийг. Одоо чи хязгаар гэж байхгүй болчтой. Өндөө гоё. Бидний үед ч одоо юу хамаагүй хэлмээр хоолын хүнд хөдөлмөрлөж байхад ч журдж байхгүй ижилхэн гар хөл хуруудад байхгүй бүгдийн нүүц часаа шалтаа бууж ус арга басаа залуучууд та нарын хүн гартай хөлтэй тэгтэй бол тэгээд давахгүй байхгүй үзээдээ тэгээд л хийж шүү дээ. Бид яг адилхан зүтгэдэг, чи бид яг адилхан бүдэрдэг, чи бид яг адилхан тэнцдэг, чи бид яг адилхан гиддэг, чи бид яг адилхан хүн бол адилхан, чи бид яг адилхан уйддаг, адилхан өвддөг, хорсдог, чи бид яг адилхан шаналдаг, дурсдаг, тэнцдэг. За энэ бол үнэхээр бас залуучуудад эсвэл гоё сургаалын хэлжлээ энэ да. Гоё. Гоё л богино тэгсэн мөртлөө залуучуудын амьдралд бас те чиний өмнө бол одоо цэнхэрхэн дэлгэрхэн дэлхийстэй дэлгээтэй тэрлэг шиг байгаа шүү. Энийний араас яваарай зүтгэхээр амьдралын төлөөр бити шантраарай, бити унаарай, бити живээрэй гэж шүү. Гоё байна ярих юм байна. За одоо миний сэтгэлээс сайн л хэрэгжил. Залуучуудад үнэхээр амьдралын урам хайрлсан. Юм бодогдуулах гэсэн те. Би ингэж явж болохгүй юм биш үү те. Өмнөдөө бас өөрийгөө хэтэрхий бити доошны, хэтэрхий бити том бод амьдралын яг үнийн чиг шугамаа зөв болоо тэрнийхээ төлөө шантаршгүй зүтг гэсэн юм гоё сургаалтай гоё дуу гоё ийм хөгжмийн урсгал ийм гоё бас сургаал үг юм шиг л санагдаж шít. Гоё байна уу ярих юм алга. Залуучуудаа бол бас баяр өрөхөө суурь зам байхгүй. Монголын соёл урлагийг ингэж хөгжүүлж ингэж өөр шатанд гаргаж ингэж хөдөлмөрлж ингэж авиас билгээ ундрага дээшлүүлж буцалгана гэдэг бол үнэхээр Монголын ард түмний Монголын залуучуудын тэдний зүрх сэтгэлийн хандлага дээр үеэс бүр өстой монголчуудын дуу хөгжимд урлах дуртайгийн илрэл одоо яг ингэж дэвж гарч ирж байгаа байхгүй. Монголын ард түмэл өөрсдөө айгүй гоё дуу шаард хүмүүлтэй. Ингээд залуучуудын амьдрал гоё байгаасаа, аврагшаа тэмүүлэлтэй байгаасаа, амьдралын төлөө зүтгээсээ бити бууж өгөөсөө, бити унаасаа альва зүйлд хатуужилтай байгаасаа, зүрх сэтгэлийн хатуужил гэдэг бол үнэхээр амьдралын нэг зайлшгүй байх зохих шаард юу нэг зарчим байдаг. Тийм учраас залуучуудаа бас энэ урлагийнхныхаа энэ авьяастай залуучуудынхаа хэлж байгаа, дуулж байгаа, үйлж байгаа
энэ үг үрийг гоё тарих ухаандаа шингээж амьдралынхаа мөрдлөг болгож явж байгаасаа гэж ингэж бас Ахмад түүний хувьд бол бас хүсч бодож байна гэдэг бүхэндээ амьдралын төлөө урагшаа гэж хэлье да.